гудамжинд жигсэж байгаа залуучуудын жигсаалыг тэгш бус байдал гэж ойлгож байгаа. Баялагтай эзэн байх. Тэгш бус харилцааны асуудал гэж ойлгож байгаа. Яг нэг үлэхэд ард нь байгаа уул алтаар дүүрэн байхад урд нь амьдарч байгаа иргэд жолонгоос өвчин авч өвчин зовлонгоо үзүүлэхийн тулд 100 гаруй км нэгдсэн эмнэлгийг зорж утаатай ангид хүүхдүүд нь суралцж байгаатай л холбоотой асуудал. Бид нар өнөөдөр улс төрчлөлтийн золиос нь бол ард түмэн эх орон болоод байгаа. Улс төрчлөлтөөс хожиж байгаа бүлэг нь авилгачд улсаар өнөөдөр хүртэл ирж байгаа. Өнгөрсөн 35 жилийг бид нар ингэж л туулж ирлээ. Энэ бодит үнэн. Өнөөдөр бидний өмнө хоёр асуудал байгаа. Нэг нь бид нар байгаа баялгаа яаж хамгаалах юм бэ? Нөгөөх нь бид нар байгаа баялгаа яаж зөв зарцуулах юм бэ гэдэг асуудал гэсэн үг. Бид нар хүссэн үсээгүй энэ хоёр богцсон асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай болж байна. Үүний тулд өнөөдөр би асуудал үүсэж байна гэж харж байна. Энийг шийдвэрлэхийн төлөө ард түмний баялагтай байхын төлөө баялагын тэгш хуваарлтыг хийхээр тэмүүлж байгаа бүх хүмүүсийг миний хувьд би дэмжинэ. Өнгөрсөн хугацаанд энийг хэлсээр л ирсэн. Өнөөдөр Африкийг бид нар муу мухаар нь хэлдэг. Зааны ясын эрг Кот д'Ивуар гэдэг улсад би 22 онд очиж ирсэн. Алмаз илэрснээсээ болоод баялагын тэгш бус хуваарлтаас болоод авилгачтан дэрийг авснаас болоод тэр улс ядуурсан. Ийм улс орны араас очихын тулд манай Монгол улс явж байгаа гэж би итгэж байгаа. Энийг бид нар ард түмэндээ маш сайн ойлгох ёстой. Нөгөө талдаа бид нар онтрыг асуудал одоо сая маш олон гишүүд хөндөж байна. Хоёудлогын бүлгорд. Толгой бүкс хоёрын тасалдсан. Өнөөдөр Канад бид нар өнөөдөр энэ засгийн газар байх уугүй гэдэг асуудал, ерөнхий сайдын ихтгэл үзүүлэх уугүй гэдэг асуудал ярьж хахад Торонтогийн хөрөнгийн бирж дээр 475 сая канад доллар болчихсон явж байна. Энэ 1.2 их найдын асуудал. Монгол улс 3.5 сая хүнтэй айл өрхөд хуваавал 986 мянган айл өрх баг. Айл өрх болгонд нь хуваагаад үсэх юм бол нэг айлд хамгийн багадаа 1.2 сая төгрөг ноогдох хэмжээний орлоготой холбоотой асуудлыг бид нар хөндөж байгаа. Гашуун сухад, ганц мод, шивээ өрнөсхөө, ханг мантал 40 сая тонн үрс экспортлох асуудлыг бид нар өнөөдөр хөндөж ярих ёстой. Энэ эдийн засгийн сайжруулах асуудал байхгүй. 40 сая тонн үрс гэдэг бол өнөөдөр хамгийн багадаа 14.4 их найд төгрөг. Айл өрх болгоноор тооцох юм бол 14.6 сая төгрөг ноогдох хэмжээний их мөнгөний асуудал энд яригдчихэж байгаа. Гэхдээ өөрийнх нь бизнес зогсчих гээд байгаа учраас магадгүй өөрт нь орж байгаа мөнгө хоосорчих гээд байгаа учраас ард түмний талд биш авилгачдынхаа талд явж байгаа хүмүүс байгааг би үсэхгүй. Үүний эсрэг бий зогсоосоо гэж парламентын гишүүдээс би хүсэж байгаа. Арслан нам одоо юундаа гомдоод байгаа юм? Ардын нам нь юундаа ихэрхэд байгаа юм? Өнөөдөр та нар ард түмний төлөөлөл болоод сонгуул хийгээд орж ирсэн юм байна зү. Ард түмнээ сайн сайхан амьдруулъя гэж хэлээд өнөөдөр энэ танхим сууж байгаа шүү дээ. Тэгээ нэг л их гомдсон ихэрсэн хүмүүс ард түмнийхээ амьдралын төлөө бүгдээрээ тангараг өргөөд үндсэн хуулиар баялагын тэгш хуваарлтыг хийж өгнө гэж хэлээд өнөөдөр бид нэр тангараг өргөж энэ нэг танхим сууж байгаа нь үнэн биз дээ. Аж ахуй нэгжүүч хэцүү шүү дээ. Татварын реформ хийхгүй мө? Нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын реформ хийхгүй мө? Данхаас нь төрөө 1 минут авч дараа. 1 минут нэмж өгье. Энэ данхаас нь төрийг байхгүй болгохтой холбоотой асуудлууд энэ төсвийн их асуудлуудаа бид нар нэгдэлтэн гаргаж шийдэхгүй юм. Энэ баялагтай эзэн ард түмнийг бий болгохын төлөө бүгдээрээ санал нэгтэйгээр өнөөдөр саналаа өгөхгүй юм. 35 жилийн хугацаанд бид нар улс төрчлөө шүү дээ. Бие биенийхээ эд хөрөнгийг харж гайхаж бишрэрлээ шүү дээ. Одоо хангалттай юм шүү. Сайдын суудлаар ард түмнийхээ эрх ашигаа наймаалцдаг энэ хэлбэрээ одоо болохгүй юм. Улсын хурлын гишүүд шинээр сонгогдсон 81 гишүүн байна. Би 81 гишүүнийг ард түмнийхээ талд байгаасаа гэж би хүсэж байгаа. Нэн өглөгт. Баялагтай эзэн Монгол гэдэг энэ ураг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол ардын нам гаргаж ирсэн шүү дээ. Энийгээ бид нар үргэлжлүүлээд хийх ёстой гэж харж байгаа. Ерөнхий сайд татварын реформ, нийгмийн даатгалын реформ, данхаас нь төрийн асуудал, баялагтай эзэн Монголын асуудлыг
үргэлжлүүлнэ үсттэй гэдгийг би ерөнхий сайдаас өөрийнх нь амнаас сонсох. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ хариулъя. Микрофон өгье. Засгийн газар боломжит хамгийн дээд потенциалаар л ажиллаад за тэгээд 20 жил гацсан төслөө хийсэн өдрөөр огторхолчлаа л да. Одоо битээ байдлын шүү дээ ер нь. Бөө юм болж орооногийн ард гараад бөө юм болж Кашмир сухад ганц модоо хийгээл за тэгээд л одоо огторх асуудал яригдчих зүгээр том агуулгаар. За мэдээж одоо шалтгаанууд зөндөө байна ойлгож байна. За зарим асуудал маань одоо тэгээд баг хамтраад хийх ёстой зүйлүүд чинь баг хийгдсэн шүү дээ гэж байгаа. Үгүй шүү дээ бид нарт дахиад хийх маш их олон асуудал байна. Харамслалаа санагдаж байгаа. Зарим хүмүүс хэлж байгаа. 27 онд нэр дэвшигт нас ч өрөхгүй шүү дээ. Тэгэл наад ажиллаа өгсөн зөв шүү дээ гэж байгаа. За том их ашиг улс төр талаас зүг баг. Ийм бас дунд нь одоо насны гэв гараад байгааг би ойлгож байгаа. Гэхдээ энэ яах вэ? Зөвхөн миний бодлоор бид хамтдаа асуудлаа шийдэх ёстой шүү дээ. Бид иргэдийн амьдралыг сайжруулах энэ хүн цаг үеүүдийг туулах нь л зүйтэй. Хамтдаа ихтгэл үнэмшлэр бид нар үүнийг даван туулах юм ихтгэл үнэмшилтэй байх нь л одоо уг нь бол хамтарсан засаг за энэ хамтын ажиллагаа шин 126-гийн ийм инерц байх хэрэгтэй гэж би маш их итгэжсэн юм. Маш их итгэжсэн. Шинээр орж ирсэн залуучуудаа би бас маш их одоо итгэжсэн. Яг энэ дээр илүү их тийм бодлогын дэмжлэг үзүүлэх болов шинжлэгдээд явж байгаа зүйлүүдийн иргэдлийг олж харах болов гэдэг ийм итгэл үнэмшил надад бол байсан. Харамсалтай нь яг энэ шинэ урсгалтайгаа баг мөргөлдөж байна. Тэгээд цагийн зүг нилээдгүй хугацаагаар хэдүүлээ хойшлуулах зүйлийн өгөөшт орчлоо хамтдаа. Энийг цаг хугацаанд нотлно. Цаг хугацааны дараа явах бүх үйл явдлууд нотлно. Нилээн дэвшилтэж явж байсан Монголын улс төрийн нөхцөл байдал өөр тишээ явах тал руу орчлоо. Жагсаалт дахиж эзэж ингэж орохгүй. Жагсаалтад буцаад хуучин ахмад туршлагатай улс төрчид орж ирэх болчлоо. Хинээс бол биднээс өөрсдөөс мал болчлоо. Өөрсдөөс мал болчлоо. Би энтэйгээ барьцах гэж байгаад магадгүй улс төрийн цаг хугацааг 12 жил хойшлуулах хэмжээний эрсдэл рүү ирчихлээ. Тийм учраас бид нар дорол дүгнэлт хийх ёстой. Энэ ганц оюун эрдэнэ асуудал биш. Энд байгаа одоо хүмүүсийн асуудалч биш. Энэ бол бүхэлд нь нийгмийн инерцийн асуудал юм аа. Харамсалтай зөндөө тайлбарлах гэж чадсангүй. Итгэдэггүй юм байна. Тэгээ албан тушаал гэдэг чинь юм төвхтэй байт юм байна. Атаархал гэдэг ядаргаатай юм байна. Энэ судал дээр сууж байгаа нь тийм муухай харагдаад байт юм байна. Бид энийг ойлгож байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр бас энийг нэг тийм дүгнэлт хийгээд авчих зүйтэй байх. За манай намынхны хувьд ч гэсэн бас л одоо том дүгнэлт хийх л ёстой юм зүйл болж байгаа юм да. Ер нь бол тэнийг хэдүүлээ бас дорнол ярих зүйтэй байх. Тэгээд өнөөдрийн мэдээж шийдэл аль нэг талтаа гарна. Аль чи Батэрдэн гишүүн тодруулъя. Орлогоо нотол гэдэг асуудал бол зөвхөн ерөнхий сайд дээр учирч байгаа асуудал биш шүү дээ. Ганцхан оюун эрдэнэ гэдэг үн дээр учирсан гэж би ойлгохгүй. Энэ бол нийгэм та нар ил тод шилэн байл гэдэг үг. Сахилга баттай айл вэ гэдэг үг. Хэн нэгний орлоготой холбоотой асуудал дээр энэ нийгэм тэр чигээрээ бухимдаад байгаа гэж үздэг. Хувийн хувьд би ойлгохгүй. Дараа жил нэгдсэн үндэсний байгууллагын сөлжлийн конвенцийн 17 дугаар байгууллагыг Монгол Улс зохион байгуулна. 10 сар алдлаа. 196 орон Монгол улсад ирнэ. Энэ ажлыг бид нар хийж тэр бумаар
тоологдох хэмжээний тэрбум доллараар тоологдох хэмжээний мөнгийг бид нар босгож байгаль орчныхоо салбарыг өөдөн татах хэрэгтэй. Байгаль орчноо өөдөн татах хэрэгтэй. Өнөөдөр бид нар энэ баялагтай эзэн гэдэг энэ урай лооцсон Монгол ардын намаас эхэлсэн шүү. Эндээ тууштай байх хэрэгтэй. Энд дээр ерөнхий сайдыг тууштай байгаасаа гэж хүсэж байгаа. Арслан намынхан гар нь За Батэрдэн гишүүн үг хэллээ. Улсын хурлын гишүүн Жаргал сайхны зол жаргал.